За ямар ч хэлсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Иран улсад өгсөн тэр хугацаа дуусахаас өмнө Ираны талаас ямартай ч одоо 14 хоногийн хугацаатай гац зогсоох гэрээ байгуулахыг зөвшөөрч төр зурдаа ч гэсэн ингэж галт намжсан юм сайн мэдээ байна. Гэхдээ хамгийн гол одоо бид бүхний ойлгох ёстой зүйл бол энэ бол одоо төр зургийн гац зогсоох гэрээ болохоос биш, дайн дууссан гэсэн үг бол огтосоо биш. За харин одоо эцсийн шатны энхий яриа хэлэлцээр хийх боломж бүрдүүлэхийн тулд хоёр талаас одоо төр зургийн ийм эвлэрэл хийсэн гэж ингэж ойлгох нь бол хамгийн зөв юм аа. За энэхүү төр зургийн эвлэрэлийн гэрээний хамгийн гол оролцогч, гол зуучлагч нь бол Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шариф гэдэг хүн юм. За Америкийн нэгдсэн улсын зүгээс тавьсан хамгийн гол шаардлага бол анхнаасаа тун ойлгомжтой байсан. За Иран улс бол дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол зангилаа болсон Ормузын хоолойг бүхэлд нь ямар ч аюулгүйгээр нэн даруй нээх ёстой гэдэг ийм шаардлагыг бол Дональд Трампын зүгээс тавьсан. За ингээ хоёр улс бол Пакистаны зуучлалаар энэхүү гэрээг байгуулах боломжийг судлах зорилгоор 14 хоногийн хугацаанд бол төр зур гац зогсоогоод байгаа юм аа. За гэхдээ энд бас нэг маш ноцтой үйл явдлууд одоо болж өрнөд байна л да. Тухайлбал энэ гац зогсоох гэрээ хэрэгжиж хэдийгээр ихэлсэн боловч за Израиль улсын зүгээс энэ Ливан дахь байнуудад бол одоо хүртэл ингэж цохилт өгсөөр байна. За Ираны зүгээс гац зогсоох гэрээ ингээ байгуулцгаад байхад Израилийн тал Ливанд одоо үргэлжлүүлээд ингэж цохилт өгсөөр байгаад бол тэд нар маш ихээр бухимдаж өөрсдийнхээ эсэргүүцлийг удаа дараа илэрхийлж байгаа. За гэтэл Израилийн талаас юу гэж хэлж байна гэхээр энэ Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэлэхдээ бол за Америк болон Иран хоёрын хооронд байгуулсан тэр гац зогсоох гэрээний заалтуудад Ливан улс бол огт багтаагүй гэж бол одоо ингэж хэлж байгаа. За нэг өсөндөө бол Израиль улс үргэлжлүүлэн Ливан улсад тэр Ливаны Хезболла бүлэглэлд бол цохилт өгсөөр байх болно гэдгээ ерөнхий сайд нь бол сая мэдэгдчихтэй. За ингээд талуудын хооронд гац зогсоох гэрээ байгуулагдсан боловч за томоохон маргаан яг энэ цаг мөчид бол яг идэвхтэй эд өрнөсөөр байна. За Ираны зүгээс хэрвээ одоо Израиль улс энэ Ливан улсад хийж буй тэр дайралтуудаа, цохилтуудаа намжааж Ливаныг тайван орхихгүй бол Ормузын хоолойг бол дахин хаана гэж бол аль биесээр хариу мэдэгдэл гаргасан. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын зүгээс бол энэ 14 хоногийн хугацаатай гац зогсоох гэрээ байгуулсан энэ амлалтаа одоо биелүүлээрээ заавал биелүүлэх ёстой шүү гэж Ираны талаас бол одоо яг энэ цаг мөчид бас шаардсаар байна. Ингээд нөхцөл байдал ерөнхийдөө нэлээд ээдрээтэй болоод хувирчлаа та гац зогсоох гэрээ хийгдсэн байгаа ирнэ. Гэхдээ гац зогсоох гэрээ одоо нэгэнт хийгдсэн учраас энэ дараачийн тохиролцоогоо Америкийн нэгдсэн улс болон Иран улсууд бол өөр хоорондоо ингэж хийж учраа олох ёстой. За үүний тулд юу болсон бэ гэхээр Пакистан улсын зуучлалаар энэ Пакистаны нийслэл Исламабад хотноо бол сая өнгөрсөн Бямб гаригт буюу хагасан өдөрт за Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд бол аль бие усны им дээд хэмжээний яриа хэлэлцээр бол бодож эхэлсэн. За энэ яриа хэлэлцээр бол орон нутгийн цагаар 17 цаг 00 орчим одоо минутанд бол аль бие усаар энэ Исламабад хотод бол одоо ихэрж хоёр талууд бол нүүр тулан уулзалт хийсэн. За Америкийн нэгдсэн улс, Иран, Пакистан гэдэг ийм гурван талт хэлэлцээр бол тэнцээ сая болж өнгөрлөө. За Америкийн нэгдсэн улсын талаас энэхүү хэлэлцээрт бол тус улсын дэд ерөнхийлөгч JD Vance-ээр ахлуулсан бүрэлдэхүүн оролцсон. За уулзалтад бол энэ Америкийн нэгдсэн улсын ойрох дорнод дох тусгай элч төлөөлөгч Трампын томилсон хүн Стив Виткоф, за мөн одоо ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер зэрэг иймэрхүү хүмүүс бол багтсан. Ираны талаас бол Ираны парламентын дарга Мухаммед Багир Галибаф гэдэг хүн, за түүнчлэн Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагачи тэргүүтээ одоо ийм хүмүүс бол оролцсон. За Ираны дан эхэлснээс хойш манайхан ер нь энэ Аббас Арагачи гэдэг хүнийг бол бас маш сайн мэддэг болоод байгаа. За энэ уулзалт бол ер нь ингээ маш ийм өвөрмөц түүхэн уулзалт болсон гэж бол хэлж болно. За яагаад ингэж хэлж байна вэ гэхээр 1979 онд Исламын бүгд найрамдах Иран улс байгуулагдаж Иран улсад Исламын хувьсгал бол ялалтанд хүрсэн. За тэгвэл Исламын бүгд найрамдах Иран улс байгуулагдсанаас хойш одоо хоёр улсын Америк болон Ираны өндөр дээд түвшний албан тушаалтнууд нэг нэгнийх нь нүрийг харж ингэж нүүр тулсан
одоо уулзалт хийсэн юм анхны тохиолдол болж байгаараа юм онцлогтой юм. За өөрөөр хэлбэл ингээд 47 жилийн турш ингэж хоёр орны хооронд дээд түвшний уулзалт болоогүй бөгөөд энэ уулзалт бол ингээ анхных нь гэж бас одоо бүгдээрээ ойлгож болно. За ингээ үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллагаараа BGM Asset Management хөрөнгө оруулалтын менежментийн компани бас ажиллаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. За BGM компани бол одоо бондын болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх гол тоглогчдын нэг бөгөөд за өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 гаруй тэрбум төгрөгийг үр ашигтай удирдах байгаа юм мэрэгжлийн хамт олон юм а. За мэдээлэлээ ингээд үргэлжлүүлээд ярихад бол одоо дэлхийд даяараа за нэг ялангуяа энэ ойролт орондын улс орнууд бол энэ Исламабад хотод болж байгаа 3 талт яриа хэвцээрээс бол маш их үр дүн хүлээж бүгд анхааралтай бол ажиглаж байсан. Гэхдээ хамгийн харамсалтай нь Америк нэгдсэн улс болон Ираны энэ өндөр дээд түвшний уулзалт ингээ эхний шатандаа бол бүтэлгүйтэж хоёр тал бол ямар ч тохиролцоонд бол одоо хүрч чадаагүй гэдэг ийм аль бие усны мэдээ бол олон улсын хэвлэлүүдээр цасагдаж эхэлсэн. За үүний хамгийн том нотолгой гэвэл Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance-ийн одоо хувийн мэдэгдэл. За тэрээр юу гэж мэдэгдсэн бэ гэхээр 21 цагийн турш үргэлжилсэн хэлэлцээний дараа JD Vance сэтгүүлчдэд хандаж за бид нэр маш чухал асуудлуудыг бол удаан хугацаанд ингэж хэлэлцлээ. Гэхдээ харамсалтай нь бид нэр тохиролцоонд хүрч чадсангүй гэдэг ийм аль бие усны мэдэгдэл гаргасан. За яагаад энэ хэлэлцээр ингэж амжилтгүй болсон бэ гэвэл юуны өмнө энэ хэлэлцээрт оролцож байгаа хамгийн гол энэ хоёр талууд бол одоо бие биенээсээ хит их зүйлийг шаардсан гэж нэгнийгээ бол ингэж буруутгасан явдалтай шууд холбоотой. За тухайлбал энэ Иран улсын зүгээс бол Ливан дахь энэ Израилийн цэргийн ажиллагаануудыг нэн даруй зогсоохыг бол юун түрүүнд шаардсан. За түүнчлэн энэ Катар дахь Ираны нөгөө зарцаагдаад байгаа 6 тэрбум долларын хөрөнгийг Америк нэгдсэн улс нэн даруй тэр зарцалтаас нь гаргаж суллахыг бол ингэж шаардсан байгаа. За Ираны энэхүү одоо эдгээр шаардлагууд нь Америк нэгдсэн улсын хувьд энэ цаг мөчид бол хүлээж авах ямар ч боломжгүй нөхцөл гэж Америкийн төлөөлөгчид бол үзсэн юм. За Америк нэгдсэн улсын зүгээс зөрүүлээд бас ямар шаардлага тавьсан бэ гэвэл энэ Ормозын хоолой одоо аюулгүй байдлыг бол Иран улс бүрэн хангаж тээвэрлэлтийг бол саадгүй нээх одоо нэвтрүүлэх шаардлагыг им хатуу шаардлага тавьсан. За гэвч одоо Ираны тал үүн дээр Америк нэгдсэн улсыг бол хэтэрхий даварсан шаардлага тавилаа гэж ингэж үзээд бол хоёр талын яриа хэлцээр ерөнхийдөө ингээ мухардалд орлоо. За ингээ 14 хоногийн одоо хугацаатай гац зогсох гэрээний хугацаанд хийгдсэн хамгийн ихний яриа хэлцээр бол нэг ёсондоо бүтэлгүйтсэн гэж бид нар харж болно. Гэхдээ одоогоор бас ингээ яриа хэлцээр бүр мөсөн зогссон гэж хэлэхэд бол арай эрт байна. Ягаад гэвэл дараагийн яриа хэлцээрүүд энэ хугацаанд бол өрнөж магадгүй. Яагаад ингэж бодож байна гэхээр одоо төрийн мэдээллийн тасны агентлаг болон Мэхр зэрэг одоо эдгээр агентлагуудын мэдээлж бугаар бол энэ даваа гарагаас эхлээд Америкийн нэгдсэн улстай Иран улсын зүгээс бол дараагийн ийм яриа хэлцээрүүдийг дахин өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаараа бол эдгээр бол одоо төрийн мэдлийн агентлагуудаар бол мэдэгдсэн. Гэхдээ хамгийн эхний энэ одоо яриа хэлцээр ямар ч хэлсэн бямб гарагт болсон яриа хэлцээр бүтэлгүй болсон учраас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол нийлээдгүй бухимдсан харагдсан. За тэрээр юу гэж хэлсэн бэ гэвэл хэрвээ Иран улс инхийн гэрээг одоо шударгаар биднэртэй байгуулахгүй бол бид нар цэргийн ажиллагаагаа дахиад эхлүүлнэ гэдэг ийм хатуу мэдэгдлийг бол гаргасан. За иймээс одоо ойрын ирээдүйд нөхцөл байдал яг үнэндээ яаж ширгэж магадгүй ийм дээсэн дөрөөн дээр дэнжгэнж байгаа байдал руу бол орчихлоо гэж харагдаад байгаа. За мөн хэрвээ одоо энэхүү яриа хэлцээр энэ 14 хоногийн хугацаанд бүтэхгүйгээр нуран унаж одоо тэр чигээрээ бүтэлгүйтэх юм бол энэ бүхнээс хамгийн хүнд байдалд орох улс нь энэ яриа хэлцээрийг зуучилж байгаа Пакистан улс одоо таарч болж магадгүй ийм нөхцөл байдал үүсэт байна. За яагаад гэвэл одоо хэрвээ энэ Америк нэгдсэн улс болон Иран улсууд тохиролцоонд хүрч чадахгүй бол энэ одоо яг энэ Пакистан улс ч өөрөө эдийн засгийн маш гүн хямралтай байгаа. Тэгэхээр энэ Пакистан улс ойролт орнуудын дайнд өөрөө шууд болон одоо шууд бус аргаар татагдан орж магадгүй. За геополитикийн асар том тийм тогтворгүй байдалд өртөх ийм эрсдэлтэй байгааг бол энэ олон улсын шинжээчд анхааруулад байгаа юм. Энэ олон улсын шинжээчд гэдэг нь бол одоо Европын холбооны
геополитик болон эдийн засгийн шинжээчид за дээрэс нь ойролт орнын одоо шинжээчдийг бол би хэлж байгаа. Одоо Катар төвтэй Аль Жазира хэвлэл мэдээллийн байгууллагын шинжээчд гэсэн үг. Бүгдээрээ Аль Жазира телевизийг бол мэдэн штэ. Катарт төвтэй. За ойролт орнын хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага. За Аль Жазирагийн ер нь бол сүүлийн үеийн мэдээллүүдийг харах юм бол мэдээч хэрэг одоо исламын шашинтай ийм газар учраас яг энэ болж өрнөж байгаа дайнд бол бараг анханасаа ихтэй шууд Ираны талд бол зогсож байсан нь бол анханасаа шууд харагдсан. За тэгэхээр яг яагаад энэ хэвцээр бүтэлгүйдэх юм бол энэ Пакистан улс шууд болон шууд бусаар энэ дайнд бол татагдан оролцож магадгүй вэ гэдэг талаар бол товчхон мэдээллийг өгье. За нэгдүгээр шалтгаан гэвэл энэ Пакистан улс нь Иран улстай өөрөө шууд хэвлэдэг. За хэрвээ Ираны эсрэг Америкийн нэгдсэн улс цэргийн ажиллагаагаа дахиж ингэж эрчимжүүлэх юм бол за Иран улсаас Пакистаныг чиглэх буюу одоо дайнаас зогдох энэ дөрвөсдийн урсгал бол нэлээд их өндөр хэмжээнд бол давалгаалж за Пакистаныг чиглэсэн одоо Ираны дөрвөсөд нэмэгдэж энэ хэлийн дагуу бас сэвсэгт мөргөлдөөнүүд гарах зэрэгээр юм газар зүүн хувьд юм шууд өртөх магадлал бол маш өндөр байгаа. За түүнчлэн хоёрдугаар гол шалтгаан гэвэл ерөөсөө геополитикийн шахалтын шалтгаан гэж хэлж болно. За яагаад гэвэл яг түрүүн хэлсэнчлэн Пакистан улс маань яг энэ цаг мөчид өнөөдөр эдийн засгийн маш гүн хямралтай ийм байдалтай байгаа. За Америкийн нэгдсэн улс болон олон улсын валютын сангаас бол Пакистаны эдийн засагт ихээхэн зээл олгож энэ Америк болон олон улсын валютын сангийн зээлээс бол энэ улсын эдийн засаг нэлээд хамааралтай болчихсон байгаа. За хэрвээ хэвцээр ингээд нуруу унах юм бол Америкийн нэгдсэн улсын зүгээс одоо шууд Пакистан улсад нэлээдгүй тийм шахалт үзүүлээд Ираны эсрэг энэ хоригт бидэнтэй хамт нэгдэх за эсвэл энэ агаарын орон зай газар нутгаа бол одоо Америкийн нэгдсэн улсад цэргийн зориулалтаар ашиглуулахыг шаардаж магадгүй одоо ийм магадлал бол маш өндөр болж хувираад байгаа. За хэрвээ ингээд Трампын зүгээс иймэрхүү шахалтууд ирвэл Пакистан улс бол шууд утгаараа энэ дайны нэг хэсэг болж хувирна гэсэн үг. За мөн одоо 3 дугаар шалтгаан гэвэл энэ дотоодын шашны хуваагдлын шалтгааныг бас нэрлэж болно. Одоо Пакистан улсад бол яг Ирантай адилхан ийм шиит урсгалын хүн ам бол маш олноороо амьдардаг. За иймээс одоо энэ Ираны эсрэг Америкийн нэгдсэн улс болон Израиль зэрэг улсуудын хийж буй энэ дайн нь хэрвээ хурцдах юм бол Пакистан улсын дотоодод ингэж шашин хоорондын мөргөлдөөн гарч үүмэн самуун дэгдэж дотоодын аюулгүй байдал бол нэлээд эвгүй байдалд орохын мэдстэл бол маш өндөр байгаа. За Пакистаны дотоодын энэ шиит шашинтны одоо шиит урсгалын хүн ам Пакистан улсыг Ираны дайнд Ираны талд орж тулалдахыг шаардах ийм томоохон эсэргүүцэл аян өрнөж магадгүй одоо ийм боломжтой л гэж бол үзээд байгаа. За тэгвэл одоо бид нэр үргэлжлүүлээд хэрвээ энэ талууд 14 хоногийн хугацаанд багтаагаад ингэж тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд одоо юу болох боломжтой талаар бол дэлгэрэнгүй тайлбарлаж ярив. За үнэхээр одоо талууд одоо яаж хичээгээд хоорондоо ойлголцож чадахгүй тохиролцоонд хүрч чадахгүй бол ер нь бол энэ нөхцөл байдал бол эрс хурцдаж эхэлнэ. Тэгээд дайн бол одоо дахин үргэлжлэх магадлал маш өндөртэй л гэж манай шинжээчд бол үзээд байгаа. За ингэж бодох нь одоо бодох нэг үндэслэл бол ерөнхийлөгч Дональд Трампын түрүүн хэлсэнчлэн за хэрвээ Иран улс одоо шударгаар энэ энхийн гэрээг бид нартэй байгуулахгүй бол цэргийн ажиллагаагаа бид нэр үргэлжлүүлэн явуулна. Гэхдээ явуулахдаа бүр өмнөхөөсөө илүү өргөжүүлнэ гэж ингэж мэдэгдсэн энэ анхааруулга нь бол одоо энэ таамаглалыг бол ингэж хүчтэй болгож байгаа. За 14 хоногийн хугацаанд ингээд тохиролцоонд хүрч хэрвээ чадахгүй бол Америкийн нэгдсэн улс болон энэ Израилийн цэргүүд яг одоо энэ төр зогсоогоод байгаа энэ гал зогсоох гэрээгээ дууссаны дараагаар өмнө үргэлжлүүлж байсан Epic Fury гэдэг одоо цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлээд Ираны цэрэг зэвсгийн болон одоо эдийн засаг дэд бүтцийн үлдсэн томоохон стратегийн байгууламжуудад бол дахин хүчтэй цохилт өгч магадгүй. За магадгүй Трамп өөрийн нөгөө сүрдүүлээд байсан бүх эрчим хүчний байгууламжууд дэд бүтцүүдийг устгах буюу Пандорогийн хайрцгийг нээх арга хэмжээгээ ч одоо үргэлжлүүлэн авч магадгүй гэсэн үг. Гэхдээ үнэхээр тэглээгээд мэдээч хэрэг Иран улс бас зүгээр сууж байгаад ингээд бөмбөгдүүлээд хамаг юм устгуулна гэж бол байхгүй. Тэдний зүгээс авах хамгийн ихний бөгөөд хамгийн хүчтэй арга хэмжээ бол мэдээч хэрэг нь Ормузын хоолойг бол бүрэн хаах явдал одоо байж магадгүй ингэж л харагдаад байгаа. За үүнээс болоод хэрвээ бүрэн хаах юм бол
одоо хэдийнэ энэ нийт үйлсэд нь эрэлтээ хангаж чадахгүй байдагт ороод байгаа энэ дэлхий дахины шатхууны салбарт бол дахин нэмэлт хомсдол үүсэж инфляц бол хит хөөрөгдөж за дэлхийн эдийн засаг бол үргэлжлүүлээд ийм хүнд цогцолтонд орох нь бол тодорхой. За түүнчлэн Иран улсын зүгээс бас хэрвээ үнэхээр тэгж мөхлийн төвшөнд бөмбөгдүүлж гэх юм бол зөрүүлээд ойрох дорнод дахь Америкийн нэгдсэн улсын холбоотон орнуудын газрын тос болон байгалийн олборлогч орнуудын тэдгээр боловсруулах болон олборлох байгууламжуудад пуужингийн цохилт өгч үйл ажиллагааг нь бол тасалдуулж зогсоох магадлал маш өндөртэй байгаа. За тэгвэл одоо бид нэр үргэлжлүүлэн ярихад бол нэг зүйлийг одоо анханасаа ер нь одоо сайн ойлгох хэрэгтэй. За Ираны дайн бол одоо хэдийнэ бүс нутгийн хэмжээний дайн болоход бараг бэлэн болчихсон байгаа гэдгийг одоо шууд үнэхээр эвлэрэх хэрэгтэй. За яагаад гэвэл яагаад гэж одоо яг ингээ ярих юм бол одоо энэ удаагийн яг энэ одоо болж байгаа энхийн хэвцээр 14 хоногтой байгуулагдаж амжихгүй тохиолдолд энэ Ливан дахь Хизболла бүлэглэл за Йемен дахь Хуситчууд болон энэ Ирак болон Сирь дэх зэвсэгт бүлэглэлүүд бол Израиль болон Америкийн нэгдсэн улсын цэргийн баазууд руу хийж байгаа энэ хавталхаа бол улам эрчимжүүлж бол магадгүй гэсэн үг. Яагаад дэлхийн гэж одоо нэг бүс нутгийн хэмжээний дайн болж магадгүй энэ шатанда орчихсон байна вэ гэвэл энэ 14 хоногийн хугацаатай гал зогсоох гэрээ байгуулахын өмнө бол Йеменийн Хутичууд одоо Хусит бүлэгмийнхэн бол ерөнхийдөө албан ёсоор Израиль улсад дайн зарлаад пуужингийн дайралтуудыг болон дроны дайралтуудыг бол багахан хэмжээнд ч гэсэн одоо өөрсдийнх нь чадамжаар бол хийгээд эхэлчихсэн байсан. За түүнчлэн гал зогсоох гэрээ байгуулагдчихад байхад Израилийн цэргүүд бол юуруу хойно байдаг Ливан улс руу одоо үргэлжлүүлэн довтолгоо хийгээд Ливан дахь энэ Хизболла бүлэглэлтэй тасралтгүй яг одоо энэ цаг мөчид ингэж байлцсаар байгаа учраас одоо гал зогсоох гэрээч одоо энэ бүхнийг бол намжаад чадахгүй байх гэж бол нэг талаараа ойлгож бол болохоор байгаа юм л. Одоо яг энэ үүсэж байгаа үе бол цонх үе гэж хэлээд байна. За яг энэ цонх үеийг хэрвээ ашиглаж чадахгүй бол энэ ойрын саруудад ингэж дахин энэ төвшний мэнхийн яриа хөвцөр хийх боломж бол дахиж бүрдэхгүй ч байж магадгүй. За товчхондоо одоо ингээд 14 хоногийн дотор бид нэр гэж Америк болон Иран улсууд гэрээ байгуулж чадахгүй бол энэ ганц зогсоох журам гэрээ дуусгар болж за өмнөх нь 38 хоногийн турш үргэлжилсэн Иран, Америк, Израиль гурвын энэ дайнаас одоо өмнөх дайнаасаа илүү тийм хор хөнөөлтөй өргөн хүрээг хамарсан мөргөлтөө дахиж ихэлж магадгүй гэж одоо үзээд байна. За тэгвэл одоо хэдүүлээ үргэлжлүүлээд энэ дэлхийн хар авт гэгддэг энэ газрын тосны салбарт дэлхийд даяар ерөнхийдөө ямар уур амьсгал бүрэлдэж аль тийш хэлбэж болцсошгүй байгаа талаар бол ярив. За энэ тал дээр бол одоо манай контентын маань хамтран ажиллагч байгууллага BG Asset Management компани мэрэгжлийн шинжээчд экспертүүд бол дүгнэлт хийж за байж олох хувилбаруудыг бол таамаглалт дэвшүүлэн гаргаж одоо манай контентэнд бол одоо тус болж өгсөн байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлийн мэдээлэл бол мэдээч хэрэг энэ хөрөнгийн зах зээлийг сонирхдаг хөрөнгийн зах зээлийн харилцаанд тодорхой хэмжээгээр оролцдог хүмүүст бол одоо маш хэрэгтэй мэдээлэл болов гэж бол бодож байна. За хамгийн муу хувилбараас нь бол ингээд авч үзэж эхлэе. Хэрвээ гал зогсоох гэрээ бүтэлгүүтэж энэ ормосын хоолой цаашид хаалттай хэвээр байсаар байвал за улс орнуудын энэ стратегийн газрын тосны нөөцүүд бол үндсэндээ шахагдах эрсдэл нүрэлнэ гэж үзээд байгаа. За улс орнуудын дотоодын нөөц нэг ёсондоо ингээд дуусна гэсэн үг. За үүний улмаас хэрвээ дотоодын нөөцүүд дуусчих юм бол нэг баррел газрын тосны үн 130-аас 150 орчим долларт хүртэл ингэж сойрж дэлхийн эдийн засаг бол одоо стагфляцийн шоконд орж магадгүй гэж ингэж бол манайхан экспертүүд маань таамагласан байна л та. За стагфляцийн шок гэдэг нь яг ямар учиртай юм бэ гэвэл одоо үүнийг би баг зэрэг та бүхэнд зарим мэдгүй хүмүүс бол байгаах тайлбарлаж өгье. За энэ нь бол одоо нэг тавтаа ингэж улс орны одоо ард иргэд нь ингэж ажилгүй орлогогүй болж ажилгүйдэд ингэж ихсэж ядуурл нэмэгдэж байгаа хэрнээ. За яг үүнтэй зэрэгцээд энэ өргөн хэрэглээний барааны болон энэ бусад бүх барааны үнүүд бол тасралтгүй өсдөг ийм одоо нийгмийн маш юм хор хөнөөлтөй эдийн засгийн үзэгдлийг бол стагфляц гэж бол нэрлэдэг байгаа юм л та. Тэгэхээр яагаад энэ муу хувилбар нь ийм үр дүнд хүргэж магадгүй вэ гэхээр энэ газрын тос ерөнхийдөө одоо энгийн логикоор бодох хэрэгтэй байгаа.
Газрын тос өсснөөр бол мэдээч хэрэг тээвэр болон логистикийн салбарын зардал бол шууд нэмэгдэж, за аж үйлдвэрлэлийн өртөг бас ингээд шууд нэмэгддэг ийм бичигдээгүй хуультай ийм гинжин хэвхээтэй. За үүнийг дагаад юу болох вэ гэхээр талхны үннээсээ эхлээд бидний өдөр тутамд хэрэглэдэг хувцас, хунар, цахилгаан бараа гэх мэтээр энэ худалдаа авалт хийдэг бүх зүйлсийн үнүүд огцом нэмэгдэх ийм нөхцөл байдал үүснэ. За ингээд бүх зүйлийн өртөг ийм асар өндөртэй болвол томоохон компаниуд болон бизнесүүд өөрсдийнх нь зардлыг одоо хэмнэхээс өөр аргагүй ийм байдалд орно. За ашиггүй болсон компаниуд ингээ ямар арга хэмжээ авах уу гэвэл юуны төрөнд бол ингэж үйл ажиллагаагаа хомж одоо өөрсдийнх нь ажилчдыг хүмүүсийг ерөнхийдөө хамгийн ихэнд ингэж халаж орон тооны цомогтгол хийх ийм алхам бол хийн. За ингээд ард иргэд бол цалингүй олж худалдаа авах чадваргүй болсноор компаниудын борлуулалт бол ингээ улам бүр унаж тэр хэмжээгээр одоо дампуурал бол нэмэгдэнэ л гэж бол ойлгож болохоор байгаа. Тэгэхээр энэ стагфляцийн шок нь бол одоо энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэж хэрвээ асуух юм бол яг энэ дээр бол иргэдийн хувьд одоо цалин бол огтосоо нэмэгдэхгүй байхад за дэлгүүрийн зангуун дээрх бүтээгдэхүүнүүдийн барааны үн бол эсрэгээрээ нэмэгдээд байна л гэсэн үг. За ингэснээр бол одоо хамгийн түрүүнд дундаж давхаргын иргэдийн амьдралд бол маш хүн дээр тусаж одоо дундаж давхаргын иргэд бол ядуур руу ингэж гулсан орох ийм нөхцөл байдлыг бол бүрдүүлдэг. За түүхийг яг ингээд сөхөөд үзэх юм бол 1970-ад оны үед бол Араб Израилийн дайнаас болж газрын тос олборлагч орнууд, за нэг ялангуяа энэ ойролт орнуудын энэ ОПЕК-ийн гишүүн орнууд бол Америкийн нэгдсэн улс болон барууны зах зээлд газрын тосны хориг тавьж Израилийн дайныг хурдан дуусгахын тулд ингэж хориг тавьж, за энэ тавьсан хоригоос болоод дэлхийд даяар эдийн засгийн гүн хямрал, газрын тосны одоо маш том хямралын 90 үе ингэж эхэлсэн. За үүний үр дүнд бол зөвхөн Европ, Америк гэлтгүй дэлхийд даяараа яг саяны ярьсан шиг ийм стагфляцийн шоконд бол орцгоож, за эдийн засаг одоо дайн дууссаны дараа ч гэсэн буцаж эсэргэгтэй бол маш олон жилийг одоо шаардаж маш их золиосыг гаргаж байсан ийм гашуун түүх бол бидний энэ өнгөрсөн түүхэнд тохиолсон байдаг. За тэгвэл манай энэ BGM Asset Management-ийн экспертүүдийн гаргасан энэ хоёр дахь хувилбар бол ерөнхийдөө суур хувилбар буюу одоо айжмаар тэнцвэржих хувилбар гэж бол хэлээд байгаа. За маш энгийнээр энийг бол тайлбарлах юм бол ерөөсөө хамгийн боломжит одоо яг бодитоор өрнөж амьдрал дээр бодитоор өрнөж магадгүй хувилбар гэж бол ойлгож болно. Юу гэсэн үг вэ гэвэл энэ ормосын хоолойн тээвэр бол одоо бүхэлдээ нэгдэхгүй юм а гэхэд ингэж хэсэгчлсэн байдлаар бол усан онгоцнууд, танкерууд бол газрын тос байгалийн хийгээ ингэж гаргаж одоо 100% биш юм а гэхэд нэг 50-60% ч юм уу тэрнээс магадгүй арай өндөр хувиар бол гаргах боломж ийм хувилбарыг бол ярьж байгаа. За хэрвээ энэ тохиолдолд энэ тамг хэрвээ биелэх юм бол энэ оны 2 дугаар улирал гэхэд газрын тосны үн бол ерөнхийдөө $110-оос баррел тутамдаа $115 орчим долларт ингэж дээд цэгтээ хүрээд, за 4-р улирал буюу одоо энэ оны сүүлээр гэхэд ерөнхийдөө дайны эрсдэл ингэж газрын тосны үнийн эрсдэл цаашдаа буурснаар нэг баррел нь 85-аас 90 орчим долларт бол ингэж төгшин тогтворчиж магадгүй гэж эдгээр манай экспертүүд бол үзээд байгаа. За харин одоо хамгийн иргэдэд бол нэг талаараа сайн буюу энэ өөдрөг хувилбар бол одоо гал зогсоох энэхүү хэвцээрийн хугацаанд талууд бол дипломат одоо шийдлэр байдлаар бол ингэж хоорондоо ойлголцолд хүрч, за газрын тосны нийлүүлэлтийн хангамжийн сүлжээ бол дахиж хэвийн горимдоо орж энэхүү хомсдол бол дууснаа гэдэг ийм хувилбар бол байгаа. За энэ талаар бол манай BGM-ийн экспертүүд маань ямар таамаг дэвшүүлсэн бэ гэвэл газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл болон энэ улс орнуудын стратегийн нөөцийн урсгал, энэ хоёр зүйл бол ингээ хоорондоо нийлснээр зах зээлийг бол энэ гүн контанго төлөв рүү бол оруулснаар нэг баррелийн үнэ нь бол $60-аас бүр $65 хүртэл эрчимтэй унах боломжтой гэсэн одоо ийм хувилбар байгаа. Одоо би яг ингэж гоё өөрийнхөө үгээр энгийнээр та бүхэнд маш ойлгомжтой тайлбарлав. Яагаад гэвэл энэ хувилбар маш сонирхолтой. Юуны өмнө одоо энэ яг эдийн засгийн салбарын биш хүмүүс бол энэ контанго гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэж бол бодож иж магадгүй. За үүнийг энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө энэ эрэлт нь бол ингэж огцом унтсан байгаа. Тэгсэрний хажуугаар нь нийлүүлэлт нь ингэж эрэлтээ даваад байгаа. Тэгэхээр энэ нөхцөлд юу үүсэхгүй гэхээр мэдээч хэрэг эрэлт нь бага хэрнээ нийлүүлэлт нь ингэж даваад байгаа тохиолдолд илүүдэл үүсдэг гэж одоо ингэж ойлгож болно. За ямар учиртай вэ гэвэл газрын тос гэдэг зүйл бол бидний одоо гар утсан дээр хардаг, эсвэл компьютерийн дэлгэцэн дээр хардаг тийм хийсвэр
тийм тоонууд бол огтоосоо биш. Газрын тос гэдэг зүйл бол газрын гүнээс олборлоод яг энэ шингэн төлөвтэй бодитоор оршдог. Үүнийг хадгалахын тулд бас агуулгах савууд хэрэг болдог. Өөрийн гэсэн тийм орон зайг ингэж эзэлж оршдог ийм химийн бодис. За ингээ улс орнуудын стратегийн нөөцүүд одоо бол яг нөөцлүүд ихэлж байгаа шүү дээ. Улс орнууд бол маш их нөөцийг бол дотооддоо бүрдүүлж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бүх одоо бүрдүүлж байгаа нөөцүүд дээр нэмээд гинт ормосын хоолой ингээд зүгээр болоод нийлүүлэлт өмнөх шиг хэвийн болчих юм бол нийлүүлэлт нь бол одоо асар их болж эхэлнэ гэсэн үг. Одоо хэвийн болж эхэлнэ гэсэн үг. За энэ бүх одоо асар их нөөц дээр нэмээд нийлүүлэлт хэвийн болоод эхэлчих юм бол юу болох вэ гэхээр энэ улс орнуудын газрын тосоо хадгалдаг тэр савнууд, нөөцлөрүүд болон одоо бусад энэ тэнгисийн одоо тээвэрлэгч усан онгоцнууд буюу танкерууд бүгд шатхуунаар дүүрч эхэлнэ гэсэн үг. За нэг өсөнд бол ингээ агуулгууд бүгд дүүрчгээд байхад ингээ газрын тосыг ингэж нэмж ингээд олборлоод байна л гэж ойлгож болно. Тэгэхээр нэгэнт одоо байж болох бүх газрын тос хадгалах савнууд дүүрсэн байхад нэмж олборлоод байвал юу үүсэх вэ гэхээр хадгалах нөөцлөрүүд дэлхий дээр ингэж байхгүй болж хувирна буюу нефтийн ийм илүүдэлд орж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ Контангогийн одоо хамгийн сонгодог бөгөөд ийм аимшигтай жишээ бол одоо хүн төрөлхтний хувьд бол 2020 оны 4-р сард бол COVID-19-ийн цар тахлын хөл хорионы үеэр бол болсон үйл явдлыг бол одоо бид нэр дурдж болсон. За би энэ талаар бол жишээ та бүхэндээ одоо ярьж өгье. За энэ үед юу болж ирсэн бэ гэхээр дэлхийд даяараа ингэж аяд жуулчлалын салбар ингэж хаагдаж хөл хорой тогтсон учраас нэгдүгээрт нисэх онгоцнууд буюу агаарын тээврүүд тэр чигээрээ зогсон байдалд орсон. За хоёрдугаарт энэ дэлхийн улс орнууд хөл хорой тогтоож эхэлсэн учраас хүмүүс автомашинуудаа унахаа болсноос болоод дэлхийд даяар ингэ шатхууны эрэлт ерөнхийдөө тэг зогсолтод орж эхэлсэн. За үүний үр дүнд юу болсон бэ гэхээр Америкийн зарим одоо хотууд, мужууд, нутгуудад бол газрын тосны үн түүхэндээ анх удаа ингэж хасах руу ороод хасах $30 хүртэлээ унсан байдаг. За ингээд хасах $30 хүрээд газрын тос унчаар одоо яг яах вэ гэхээр одоо яг түрүүн ингэж хэлсэнчлэн яг ийм шатхууны одоо ийм илүүдэл үүсчихсэн шатхуун хадгалах ингээд савууд, газрууд байхгүй болчихсон л гэж одоо ойлгож болно л тоо. За ингээд юу болсон бэ гэхээр тэр газрын тосыг ачсан, хадгалсан, өөртөө байлгаж байсан одоо ямар нэгэн байдлаар ингэж хадгалж ирсэн нөөцлөртэй ч юм уу, зойртой ч юм уу ийм хүмүүс болон одоо компаниуд нэг бариад газрын тос тутамд ингэж $37 бэлнээр нөгөө нэг газрын тос өгсөн хүмүүсээс авсан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо нэгдүгээрт тэр газрын тос нийлүүлэгчид бол тэр одоо газрын тос худалдаж авж байгаа хадгалж байгаа хүмүүстэй тэд нар худалдаагүй гэсэн үг, үнэгүй өгч байгаа гэсэн үг. Яагаад гэвэл хадгалах сав байхгүй болохоор ингээд үнэгүй одоо хөөсөөр аргагүй болсон гэсэн үг. Тэгмүүд үнэгүй өгөх хүмүүс маш их болоод ирэнгууд, зойрнууд дүүрээд ирэнгууд бүр нэмж ингэж мөнгө төлж ингэж газрын тосоо ингэж өөрөөсөө холдуулж эхэлсэн гэсэн үг хүмүүс. За би энийг бүр маш энгийн жишээгээр одоо би тун удахгүй тайлбарлана. Яг энэ үйл явдлаас хэн хожсон бэ гэхээр хувьдаа агуулгатай одоо тийм нефт хадгалах тийм савнуудтай, цооногуудтай тийм хүмүүс бол ингэж маш их ашиг олж одоо хожсон гэсэн үг л дээ. За эдгээр хүмүүс тэр газрын тосыг нэгдүгээрт үнэгүй аваад дээрэс нь хоёрдугаарт бол бүр бариад тутамдаа $37 нэмж аваад ковид дууссаны дараа тэр нөөцлөрт хадгалж ирсэн газрын тоснуудаа эргүүлээд $55-60 ингээд нэг бариад тутмын зараад бүр маш их мөнгө олсон. Маш олон хүмүүс энэс бол ашиг гэж мөнгө олсон. За одоо ингээд бүр заавал бүх хүмүүст яг ойлгуулмаар байна. За ойлгуулахын тулд би маш энгийн, маш гоё сонирхолтой жишээ татчих үгүй. Ойлгоогүй хүмүүс бол бас байгаа гэдэгт итгэвтэй байна. За ямар жишээ татах вэ гэхээр одоо та өөрийгөө ингээд төсөөлөд үзээрэй. Одоо маргааш өглөө та ингээд загас зардаг хүн гэж бод. Маргааш өглөө одоо ингээд тань дээр 10 тонн амьд загас ирэх ёстой. Та ингээд хүлээж авах ёстой. Та энэ хүлээж авах гэрээг бол ингээд байгуулчихсан. Та юу гэж одоо энэ үед ингээд бодож байна вэ гэхээр маргааш өглөө над дээр 10 тонн загас бол ингээд ачааны машинтай ирнэ. За би тэднийг тэр загаснуудад тэр захууд руу тэр ресторанууд руу бүгднгийн ийм үнээр нийлүүлээд би тухайн өдөртөө бүх загсаа дуусгачна гэдэг одоо ийм тооцоотой байсан. За энэгээр та бүр ингээд тэр захын лангуунууд болон тэр ресторануудтайгаа яриад тохирчихсан байсан. За гэтэл маргааш загас ирэхийн яг өмнөх орой буюу за яг энэ өдрийн шөнөдөө гинт хот даяар ингэж онц байдал зарлаад хөл хорой тогтоогоод ингээ бүх ресторан болон захууд ингээ хаагдчихлаа гэж үзье. Онцгой байдлаас болоод. За ингээд юу болох вэ гэхээр
танаас загас маргааш ингэж та энэ загаснуудыг ингэ зарна гэж бодож идэр танаас загас худалдаж авах ганц ч хүн байхгүй болсон гэсэн үг. За гэтэл маргааш өглөө таны ингээ хонх дугарлаа. Гэрээсээ гараад ирсэн чинь нэг ачааны машин ирээд 10 тонн загас ингээд авчирсан. За тэр ачааны машин жолооч нь танд юу гэж хэлэх үү гэхээр за таны захиалсан загаснуудыг авчирчлаа хаана буулгах уу гэж асууна гэсэн үг. Тэгэхээр огт төлөвлөөгүй зүйл болж байгаа байхгүй юу? Огт төсөөлөөгүй үйл явдал болж байгаа болохоор тэр танд тэр загаснуудыг одоо хаана энэ ч хадгална ингэж зойрон тань гэсэн нэг ч тийм төлөвлөсөн газар байгаагүй бүх зүйл гинт болчихж байгаа. Өмнө нь бол зүгээр тэр ресторан захуудаар нийлүүлчин гэж бодож ирсэн. Ингээд та хамгийн түрүүнд бол одоо тэр нэг 10 тонн загсан гэж байрлуулах ёстой тийм одоо хөргүүртэй агуулгах ч юм уу зойр морь ч юм уу тиймэрхүү зүйлийг бол ингээд түрээслэх ёстой болж байгаа. За гэтэл нэгэнт ийм болчихж байгаа болохоор хөл хорой тогтоосон болохоор юм томоохон нөгөө нэг яг тантай ижилхэн болон ойролцоо төрлийн бизнес гэдэг тийм томоохон хувь хүн аж ахуй нэгжүүд байж болох баг бүх тийм зойр агуулгуудыг бол танаас урьдчилаад ингээд яатсан түрээслээд авцсан. Ингээд одоо таны хувьд бол ямар ч хамаагүй тийм зойр агуулах олж иж тэр 10 тонн загсаа бол ямар нэгэн газар ингээ хийхээс өөр аргагүй юм байдалд орно гэсэн үг. Тэр чи одоо гэртээ байлгаад арга байхгүй шүү. За ингээд боломжит бүх зойр агуулгуудыг та ирж хайгаад за энэ загаснуудыг бол надад хадгалаад өгөөч би танд бүр нэмэлтээр ингэж мөнгө хэдэн доллар хэдэн төгрөг төлье гэж ингээ гуйж эхлэн гэсэн үг. Тэгэхээр одоо яг энэ миний энэ одоо яриад байгаа тайлбарлах гад байгаа энэ контанго гэдэг зүйл бол яг ийм учиртай үзэгдэх гэсэн үг. Энэ цаасаар гэрээ байгуулсан энэ өөрийн гэсэн агуулгахгүй худалдаачид болон компаниуд за гар дээрээ ийм сая фитер шүү бүр энэ чинь маш их хэмжигдэж сая фитер ийм газрын тос тэдний гар дээр ингээ гинт хүрээд ирнэ гэсэн үг. Энийг ингээ ийшээ бид нар нийлүүлч ингээ бодож исэн чинь гинт ийм одоо нөгөө нэг хөл хорой зарлагдсанаас болоод тэднийг хийх газаргүй болсон гэсэн үг. За ийм тохиолдолд ингээд нэг бариас тутамдаа ковидын үеэр бол ингэж $37 тэдгээр цаасан худалдаа авагчид бол ингэж халааснаа нэмж төлөж тийм одоо хоосон савтай, хоосон агуулгатай тийм хүмүүсийг гуйжиж одоо газрын тосоо өгсөн гэсэн үг л т. Яг нь ковидын үед Америкийн нэгдсэн улсад бол яг ийм л зүйл болсон. Яагаад үнгүй өгсөн бэ гэхээр бас юу байгаа. Одоо энэ газрын тосыг чинь ингээд зориултын газар хадгалах ёстой. Яагаад вэ энэ газрын тос гэдэг зүйл чинь өөрөө химийн бодис, шатамхай, дэлбэрч магадгүй маш аюултай бодис шүү дээ. Стратегийн шинжтэй одоо ийм бодис гэсэн үг. Тэгэнгუთ эний чинь зориултын газар хадгалах ёстой. Хэрвээ зориултын газар хадгалахгүй бол Америкийн нэгдсэн улсын засгийн газраас маш өндөр торгуул ногдуулна. Тэгээ хувь хүн баг өөрөө тэр компани удирдлагууд юм хувь хүмүүс шоронд орчих магадгүй ийм нөхцөл байдал үүснэ гэсэн. Тэгэхээр эдгээр энэ газрын тосыг угаасаа хэн ч худалдаж авахгүй тодорхой болсон. Нэмж тэгж өөртөө аимшигтэй том эрсдэл хүлээж байхаар ямар нэгэн аргаар нүднээсээ талд оруулах нэг өсөндө шаардлага үүссэн гэж бол ойлгож болно. За тэгэхээр яг энэ Ираны дэ ингээ богино хугацаанд энэ 14 хоногтой ч юм ингээд дууссан тохиолдолд тэр үед одоо дэлхийн улс орнуудын одоо хувьд бол стратегийн нөөцүүдээ хэдийнэ ингээд одоо бүрдүүлчихсэн, бэлтжчихсэн байгаа яг ийм тохиолдолд нэмээд асар их нийлүүлэлт газрын тосны нийлүүлэлт дэлхийн зах зээл рүү цутгаад ихэхээр ийм үзэгдэл бодож магадгүй гэж одоо үзээд байгаа юм л та. Магадлал байгаа. Тэрнээс шиг ийм зүйл болно гэсэн үг биш. Магадлал байгаа гэхдээ тийм өндөрч магадтай биш. Гэхдээ магадлал байгаа 0.1% ч гэсэн өөрөө магадлал гэж бол тооцогддог гэдгийг бол хэдүүлээ бас санах хэрэгтэй. Тэгэхээр саяны ярьсан жишээ ерөнхийдөө хэр ойлгомжтой санагдчихээн. Одоо яг эдийн засгийн нарийн мэдлэггүй хүмүүс ч гэсэн одоо ойлгохоор хэмжээнд бол одоо тайлбарлах гэж үзлээл гэж одоо бодоод байна л та өөрийнхөө хэмжээнд чадлаараа тайлбарлаж байгаа нь энэ. За тэгэхээр ингээд одоо өнөөдөр үүсэт байгаа энэ газрын тосны зах зээл дэх энэ 3 оронтой тоонд хүрсэн үнийн өсөлт болон нөөцийн хомсдол нь бол цэвэр 100% юм геополитикийн болон логистикийн гацаанаас үүдэлт юм зохиомл одоо хомсдол, зохиомл үзэгдэл гэдгийг бол хэдүүлээ бас ойлгож байгаа. За иймээс одоо дайн хизээ дуусах энэ дайнаас Иран болон бусад энэ булангийн орны олборлагч орнуудын цаашид хэр их нэмэлт хохирол амсах энэ дайнаас удаж үнэхээр Сауди Арамко зэрэг компаниуд үнэхээр хариуд нь бас бөмбөгдүүлчих юм биш үү? Бас энийг ч бид нар өнөө маргааштай таах боломжгүй. За эсвэл сайнаар бодож ингэж хохирол үүсэлгүйгээр ингээд нөхцөл байдал ерөнхийдөө намжих хэсгээс хамаарат за манай дэлхийн эдийн засгийн одоо ирээдүй хэр баталгаатай байх хэсэг нь бол одоо шийдэгдэх ийм л нөхцөл байдал үүсчихэд байна. Нэг өсөндөө бид нар нэг сүүл ойрын нэг ирээдүйн
одоо 10-аас 14 хоног дотор бол одоо бид нар маш чухал үе дээрээс явчихна гэсэн үг л дээ, эдийн засгийнүүдээр харах юм бол. За ингээд өнөөдрийн та бүхэндээ бэлтгэж хүргэсэн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн одоо геополитикийн таймер дараа 7 хоногийн даваа гарагт дахин уулзтлаа. Түр баяртай.